Христ итгэлийн хөдөлгөөн өрнөн эхэлсэн цагаас Есүс Христийг дагагчид түүнийг үний дүрээр ирсэн Бурхан хэмээн тунхагласаар ирсэн. Гэхдээ Есүс өөрийгөө хэн гэж үзэж байсан бэ? Текстийн шүүмж болон орчин үеийн түүхийн судлал гарч ирснээр түүхчид энэ асуултанд хариулах түлхүүрийг хөгжүүлж ирсэн байна. Өнөөдөр Назар хотын Есүс зүгээр цонхон дээр өнгөт шилээр дүрслэгддэг дүрс байхаа болж харин түүхэн дэх бодит хүн хэмээн судлагдж байна. Түүний амьдралыг түүхэн талаас нь эрен зурвалжлах боломжтой. Шинэ гэрээг нэгтлэн харцгаая. Үүнийг онгод оруулсан бичвэр гэдгээр биш, харин эртний баримт бичгийн цуглуулга гэдгээр нь харъя. Эртний ямар ч их сурвалжуудыг судалдаг стандарт шалгууруудыг ч энд хэрэгжүүлье. Түүхчид түүхэн дэх Есүсийн талаар судлаад юуг олж илрүүлсэн бэ? Эхлээд Есүс өөрийгөө Месая гэсэн. Есүсийн үед юудэчүүд амлагдсан Месаяг хүлээж байсан. Тэр Израильд ялалтыг мөн сүнслэг сэргэлтийг авчирсан хаан Давидын удмаас гарах юм. Тэд эртний иш үзүүлэгч Захариагийн үгийг сайн мэддэг байсан. Ерүсалим охин минь, уухай хата, үзэг түн, хаан чинь чам руу айсуй. Үнэн зөвхт хийгээд ялгуусан хүчит даруй төлөв хаан чинь илжиг унжээ. Есүс Ерүсалим руу илжиг унан сүр жавхсантайгаар орж ирсэн. Түүний амьдралын сүүлчийн 7 хоногийн тухай хэд хэдэн тусдаа их сурвалжууд бичигдсэн байдаг. Энэ бол аливаа үйл явдал болсон эсхийг шалгадаг чухал шалгууруудын нэг юм. Ийхүү үйлснээрээ Есүс зориуд өөрийгөө амлагдсан Месая, Израилийн хаан гэдгийг илэрхийлж байсан. Мөн Есүсийн загалмай дээр хадагдсан пайз түүний авсан ялыг илтгэж байсан ба энэ нь түүний Месая гэж зарласныг нь доромжлохын тулд тавигджээ. Хожим нь энэ доромж цолыг Христ итгэгчид Есүс зориулан хэрэглээгүй нь үүний бодит гэдгийг нотолж байгаа юм. 1-р зууны юдэчүүдэд Месая буюу Машиах гэдэг энэ үг маш гүнзгий утгатай байсан. Энэ нэрийг өөртөө өгснөөрөө Есүс энэ бүх утгыг өөртөө бууг хэлж байжээ. Мөн Есүс бас өөрийгөө Бурханы хүү гэж хэлсэн. Өөрийгөө Бурханы онцгой хүү болохоо өөрийн ярьсан усан үзмийн талбайн тухай сургаалт зөвлөлдөө илэрхийлсэн байдаг. Энэ сургаалт зөвлөл нь Есүсийн заах арга барилдад тохирдог. Мөн энэ нь тэр үеийн юдэчүүдийн дунд нийтлэг байсан сэдэв юм. Израиль бол усан үзмийн талбай. Бурхан бол аав. Тэр үеийн шашны удирдагчид бол түрээслэгчид. Бурханы иш үзүүлэгчид бол үйлчлэгчид бөгөөд түрээслэгчид рүү илгээгдсэн. Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж хүмүүст түрээслүүлээд өөр улс руу явжээ. Ургац хураалтын үед үр жимсийнхээ хувийг авахаар зарцаа явуулжээ. Түрээслэгчид зарцыг зодоод явуулж гин. Талбайн эзэн өөр зарцуудыг явуулсан боловч тэд ч мөн зодуулж эсвэл алуулсан байна. Эцэст нь тэр өөрийн цорын ганц хүүгээ явуулж тэд миний хүүг хүндэлж л таараа гэж боджээ. Харин түрээслэгчид бие биедээ энэ нь удам залгах хүү байна. Түүнийг нь алъя. Усан үзмийн талбай биднийх болно гэжээ. Тэгээд тэд талбайн эзний хүүг алав. Энэ сургаалт зөвлөлөөс харахад Есүс өөрийгөө хэн гэж ойлгож байсан бэ? Тэр өөрийгөө Бурханы цорын ганц хүү, Бурханы эцсийн зууч, бусад иш үзүүлэгчдээс ялгаатай. Тэр байтугай Израилийн удам залгах нэгэн гэж ойлгож байсан. 3-дугаарт Есүс өөрийгөө хүний хүү гэж хэлсэн. Энэ бол Есүсийн өөрийгөө хэлэх дуртай нэршил байсан. Сайн мэдээний номуудад нийт 80 гаруй удаа хэрэглэгдсэн байдаг. Тиймээс шинэ гэрээний түүхчдийн ихэнх нь Есүс өөрийгөө хүний хүү гэж ойлгож байсан гэж итгэдэг. Зүгээр л хүний хүү биш, харин тэр хүний хүү гэсэн тодтолгоор хэлдэг. Есүс бидний анхаарлыг Даниэл номонд бичигдсэн нэгэн үзэгдэл рүү хандуулдаг. Харах тун хүний хүү шиг нэгэн Тэнгэрийн үлсээр ирж эртний нэгэн дээр очоод түүнд баргаалхав. Түүнд эрх мэдэл сүр жавхлан хаанчлал өгөгдөж бүх ард түмэн үндэстэн бүх хилтэн түүнд үйлчлэв. Есүсийг шүүгдэж байхад ахлах тахилч түүнээс та Месая Бурханы хүү мөн үү гэж асуудаг. Түүний хариулт ямар ч эргэлзээ байхгүйгээр би мөн та нар хүний хүүг
хүчит нэгний баруун талд заларч Тэнгэрийн үлсээр ирэхийг харах болно. Эдгээр гурван нэршлиг өөртөө өгснөөрөө Есүс өөрийгөө тэдний багтан мөрөгдөг Бурхан гэдгээ илэрхийлж байсан. Юудын хурал түүнийг Бурханы гутаанд оромжилсан гэдэг хэрэгээр үхлийн ял оноос нь гайхах зүйл биш юм. Ингээ зогсоогүй. Шинэ гэрээний түүхчдийн өөр нэгэн олсон баримт бол Есүс өөртөө Тэнгэрлэг хүч буй хэмээн хэлж байсан. Гайхамшиг бүтээх, жотгор зайлуулах, хуучин гэрээний хуулийг гүйцэлдүүлэх, нүглийг уучлах гэх мэт. Есүс тэрч байтугай хүн бүрийн мөнхийн хувь тавилан өөрт нь итгэх итгэхгүйгээс л шалтгаална гэж хэлсэн байна. Есүс өөрийгөө хэн гэж ойлгож байсныг бид зөвхөн Юдэн багш, харизматик удирдагч гэх зэрэг нэршилд жижигрүүлэн ойлгож болохгүй юм. Үнэн дээр өөрийгөө Бурханы оронд тавьж байгаагаараа Есүс урд хожид амьдарч байсан хинээс ч илүү агуу нэр өөртөө зохистой гэж хэлжээ. Есүс шавнараас асууж байсан нэгэн асуулт өнөөдөрч бидэнд тулгарч байна. Чи намайг хэн гэж хэлэх вэ?